Авилгатай тэмцэх газрын мэдээлэл нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Өнөөдрийнхөө дугаараар бид санхүү татвар гайлын байгууллагын захирамжилт түүний үр нөлөө ба иргэн хуулийн этгээдтэй холбоотой санал хүсэлт гомдлыг шийдвэрлэх арга зам сэдвт хилцүүлэг сэсэл сурвалжлагыг хүргэх болно. Авилгатай тэмцэх газраас төрийн байгууллагын иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд хүнд суртал чирэгдэл үүсэж байгаа нөхцөл байдлыг тодорхойлж түүнийг арилгах чиглэлээр зөвлөмж хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллаж байна. Авилгатай тэмцэх газар нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж буй дүрм журмыг хянан үзэж авилга ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдвол түүнийг арилгах зөвлөмж өргүүлдэг. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа захимжиж нүүр тулсан харилцааг халснаар иргэдэд хүнд суртал чирэгдэл учрах асуудал буурч байна. Хэд хэдийн ч анхаарах асуудлууд байсаар байна. Тэр дундаа төрийн байгууллагын үйл ажиллагаа шат амжилтыг бууруулахад байгууллага хоорондын захим системийн уялдаа холбоо, ойлгомжтой байдал, саадгүй үйл ажиллагаа ихээхэн чухал байна. Авилгатай тэмцэх газар мэдээж гурван байгууллагатай өнгөрсөн хугацаанд хамтарч бас авилгын эрсдлийг бууруулах чиглэлээр бас нэлээдгүй ажиллагаа хийж явж байгаа. Энэ хэлцүүлэг зохион байгуулж байгаа. Эдгээр байгууллагын хоорондын бас энэ толгомдож байгаа асуудал буюу үйлчлэгээнээр ингээд иргэдэд чирэгдэлтэй байгаа, хүн сурталтай байгаа асуудлуудыг хэлэлцээд илүү шуурхай, хүн сурталгүй, чирэгдэлгүйгээр зохион байгуулах буюу системийг илүү сайжруулах чиглэлээр санал хэлцүүлгүүдийг зохион байгуулж, энэний дараа энэ чиглэлээр бас арга хэмжээнүүд нь авч одоо системийг сайжруулах чиглэлийн ажлууд хийгднэ гэж ойлгож болно гэсэн. Бүх төрлийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагаа маань өшөө цаашаа өргөжөөд явбал нөгөө иргэдийг олон давхардуулсан одоо жишөөрөл цаас бичиг инээтрэг гэдэг юм шаардах асуудал бол байхгүй болгоно. Тэгэхээр нэг системээрээ дамжаад тухайн иргэний мэдээлэл нь татвар дээр ирэн татвар дээр байгаа мэдээлэл нь тухайн иргэн дээр үүсэд буцаж очоод одоо өөрөө миний төлөх татвар ийм байна, ийм хэмжээний татвар төлөх юм байна, ийм хэмжээний тайлан гаргах юм байна, мэдээлэл авах юм гэдэг бүрэн боломжтой байгаараа энэ удаагийн одоо хэлцүүлэг дээр бид нар одоо татвар алба хэрхэн татварлагчдын санал гомдол хүсэлтийг шийдвэрлэж байгаа гэдгээр харилцаад ингэ явж байгаа нь онцлог байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад нэг байгууллага дээр очиж төрийн үйлчлэгийг авахд дарга нарын гарын үсгийг зуруулах гэж дугаарлах, шаардлагатай бичиг баримтуудаа цуглуулах гэж хугацаа их алддаг байсан нь нууц бишээ. Гэвч одоо төрийн үйлчлэгээ ил тод байж хүн суртал чирэгдэл өдөр ирэх тусам буурч байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Хуучин одоо чи нөтийн тайлан гэж сар болгон гаргадаг. Тэгэхээр нөгөө хүмүүс л мэдчихэж байгаа. Нөтийн цаасан падаанаа цуглуулж аваад тэгээ бараг том компаниудын хувьд ингээд бараг бүхэл бүтний өрөө юм цаас падаан цуглуулдаг ажилтай. Тэгээ нөгөөдхөө шивдэг. Тэгээд ийм нөтийн падаан шивхэд бараг тусдаа 3 ажилтан хийдэг байсан бол одоо системийн захимжилтын нөлөөгөөр татварын албаны систем татварын тайлангийн анхааралтай боловсруулалтыг хийж өгöd нөгөө хүмүүстэй за төрд байгаа мэдээллээр танай тайлан ийм болж байна. Та энэ дээрээ одоо засах, нэмэх хасах юм байна уу гэдэг ийм тайлангийн боловсруулах хэмжээний ийм одоо шатрууд орцсон. Одоо аж ахуйн нэгжид бол энэ төвөгжрэлтэй, энэ хүний нөөцийн дутагдaltaа, цаг хугацаа үнэтэй энэ үед бол заавал галент төл лабораториос ирэл цаасан дүгнэлт аваал тий ингэх одоо шаардлагагүй болсон. Шууд одоо Монгол улсын бүх бомтууд дээр бүрдүүлэлтэн татагдах явах хэмжээний болсон. Дээрэс нь нөгөө экспортод гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүн болох гэрээ бүртгэлийн нэгдсэн систем дээр тэр гадаад худалдааны гэрээ, тусгай зөвшөөрөл одоо юу гэдгийг тэд нар бүгдээрээ цахим хэлбэрээр ороод ирсэн учраас аж ахуйн нэг заавал ингээд цаасаар нь барьж ирээ. Заавал тэрийг манайдаа ингээд нүүр тулж уулзах ингээд шаардлагагүйгээр ингээд дүнэлтийн хувьд бол бүх хэмжээнд бол бүрэн цахимдсан байна. За өмнө татварын албад бүртгүүлэхэд заавал өөрийн биеэр ирээд хамгийн эхлээд одоо бүртгэлийн ярил л да. Бүртгүүлэхэд одоо заавал 7-оос 14 хоног болдог. Нөгөө улсын бүртгүүлсэн цаасаа барьж гэн. За ингээд овг нэрээ бичүүлнэ, регистраа бүртгүүлнэ гэдэг. Ингээс одоо л 2 хүн манайд. Шууд цагаар. За ингээд өөрт нь байгаа мэдээллийн татварлагчд өгөө, татварлагч өөрөө мэдээлэл баталгаажуулснаар ингээд татварлагч бүртгэдэд явдаг юм байна. За захим тайлангийн хувьд бол татвар бас мөн захимжсан татварын албанд байгаа мэдээллийг татварлагч өөрт нь өргүүлнэ. Өөрөө би одоо захим тайлангийн өмнөөс нь гаргаж өгч шүү дээ. Бэлдээд өгч байна. За энийгээ өөрөө татварлагч шалгаад үзүүлээд илгээхэд татварын системээр ороод ирнэ. Энэ захим шилжилт бол өнгөрсөн хугацаанд ер нь бол татвар төлөгч төвтэй, иргэн төвтэй ийм системийг бий болгох зүйтэй юм байна. Татварын байцаагч буюу одоо төрийн албаагч
асуудлыг шийдвэрлээд байх нь бол бас буруу юм байна. Энэ өөрөө бас хоорондоо бас харьцах, заавал бас биеэр уулзах юм шаардлагатай үүсэх юм. Тэгэхээр татвар төлөгч өөрөө хаанаас ч одоо цахим системээр ороод өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх ийм дэвшил технологи ялангуяа одоо технологи хөгжсөн байна. Гар утасны бүх юм шилжиж байна, тийм. Гар утасанд суурилсан юм үйлчлэг авах боломжуудыг нэлээд оруулж өгсөн байна. Гайлан байгууллагатай бүрдүүлтийн захим төвийг байгуулснаар одоо бүхэл одоо бичиг баримт ажиллагаалт нэгдсэн нэг хяналт хийгддэг болсон. Тэгээ мөн одоо энэ маань болохоор нүүр төрсөн харилцаа багасгаж байна. Хуучин бол одоо гайл мэдүүлэхэд бичиг баримтаа аваад байцаагч нар ирдэг гэсэн бол энэ асуудал байхгүй болж байгаа. Цаасгүй бүрдүүлэлт бүх одоо бичиг баримтаа захимаар явуулаад байцаагч нарыг тэрийг захимаараа хянаад явах боломж бүрдсэн байгаа. Энэ маань бол маш одоо ил тод одоо нүүр төрсөн харилцааг багасгаж байна гэдэг маань хүнд суртал авилгалын асуудал маш багасж байгаа гэж үзэж байна. Захимжуулснаар бүх асуудлыг нэг мөр шийдэхгүй. Захимжуулалттай холбоотой гомдол санал хөгжүүлэлт, мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах, хамгаалах асуудал тулгардаг. Энэ асуудалд цаашид хэрхэн анхаарч ажиллах талаар хэлэлцүүлэгт оролцогчид саналаа илэрхийлж хамтарч ажиллах чиглэлээ эцэслэн тогтсон юм. Аюулгүй байдал гэдэг бол систем тасралтгүй ажиллах хэрэгтэй, тийм. Систем дээр ашиглагдж байгаа тэр функцүүд нь илүү ойлгомжтой, цэгцтэй, бас тухайн хүмүүстэй үйлчлэгээ үзүүлээд одоо бүх юм бүртгэгчдэг цаг хугацаа бас хэмндэг юм байх хэрэгтэй. Тэгэхээр энэ агуулгаараа бас манай байгууллага 2020 оноос эхлээд энэ стандартыг бол нэвтрүүлдэг. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо. За энэ дээр бол нэг дэд бүлэг нь зөвхөн одоо аюулгүй байдал буюу тэр эрсдлээс өрсөн зэрэглэх гэсэн байна. Бусад хэсэг нь бол одоо програмын хэмжээг яаж хөгжүүлвэл одоо илүү оновчтой болох вэ? За тухайн системд харьцаж байгаа албан хаагч ямар дүрмээр ямар одоо зөвшөөрлөөр хандах ёстой юм. Эргүүлээд одоо энэ мэдээлүүдтэй татвар төлөгч харьцахад ямар давтамжтай, хизээ ямар мэдээлэл харах боломжтой гэдэг чинь маш олон өргөн асуудлууд хангасан зүйлүүд. За ер нь гомдлын хувьд бид нэр жил тутам бууруулж явж байгаа. 2021-22 онд бол оргил одоо гомдлууд чинь ордог байсан. За нийт сардаа бол 17 мянга, за 19-20 мянган гомдол ирдэг байсан. Бол одоо сая сүүлийн 2024 оны 7 сарын байдлаа заагаа амралтын зам байсан баг. 60 гомдол жишээ нь ирж байна. Тэгэхээр за ер нь бол одоо гомдол бол харилцаа адилгүй жилийн эцэстээ их ирнэ. За амралт зам үеэр багаар нь тухайн тайланд үеэс хамаарат байдаг. За ер нь бол дунджаар нэг одоо сардаа 100-аас 200 гомдол ирж байна. За энэний дийлэнх хувь нь бол үндсэндээ нэг 94% нь бол зөвлөгөө мэдээлэл авах. За 6 орчим нь бол яг бүртгэлтэй холбоотой л да. За үнэхээр бас яг татвар төлөгч гомдсон асуудлууд байдаг. За энэ дээр бид нар бас илүү энэ 6% дээр ирж байгаа асуудлуудыг анализ хийгээд систем дээр энэ асуудлыг цааш гаргахгүй хатал дээр ямар хөгжүүлэлт хийх үү гэдгийг бас төлөвлөгөөнд оруулаад явдаг. Тэгээ энэ агуулгаараа бас ирж байгаа гомдлуудын төрлөн солиодод байдаг, өөрчлөлтөд байдаг. Тэгэхээр нөгөө цаашдаа байнгын тасралтгүй хөгжүүлэлт гэдэг юм бол энэ дээрээс гарч ирж байгаа. Захимжилтын одоо гол зорилго нь бол ингээд төрийн байгууллага, төрийн албан тушаалтнууд хоорондоо одоо үйл ажиллагааны захимжихаас илүүтэйгээр яг татвар төлөгч иргэд гадаад худалдаа эрхлэгчдийн одоо цаг хугацаа зардлыг хэмнэх тэдгээрт очдог одоо энэ татварын одоо төрийн албан агчтай холбоотой шат дараалал одоо бичиг цаасны ажлаас хөнгөвчлөх ийм үндсэн зорилготой. Тэр эдгээр ажлууд бол мэдээж захим систем бол тасралтгүй хөгжиж идэг учраас байнгын алдаа одоо сайжруулалт хийж идэг. Тэр өнөөдрийн уулзалт хэлцүүлэг бол энэ системүүдийн хоорондоо уялдааг хангах, яаж татвар төлөгч иргэдийн одоо эрх ашгийг хангах, тэдгээрт одоо чирэгдэлгүй, хүндрэлгүй, төргөн шуурхай үйлчлэгөө тэдгээрийн гаргадаг нийтлэг гомдол саналууд юу байна? Эдгээрийг хамтдаа яаж даван туулах вэ? Хамгийн гол нь энэ татвар гайлын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой авилгын эрсдлийг яаж бууруулах вэ? Албан хаагчид энэ эрсдлээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг энэ чиглэл рүү хийгдэж байгаа өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. Авилгатай тэмцэх газраас гайлын ерөнхий газрын даргын 2019 оны А-дроп 315 дугаар тушаалаар баталсан бараанаас сорьц дээж авах, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмыг хянан үзэж, зохих нэмэлт өөрчлөлтийг оруулах саналыг хургуулж ажилласан. За үүний үр дүнд гайлын байгууллагын төв болон 12 салбар лабораторид ашиглагдаж байгаа LIMS програмд зохих хөгжүүлэлтийг санхүүгийн мэдээлэл технологийн төвөөс хийж байна. Нийтдээ бол Монгол орны хэмжээнд гайлын төв болон салбар 12 лаборатори байдгаас хоёроос нь бас бүрэн цахимжтай. Энэ нь үр дүн нь юу юм гэхээр одоо ямар нэгэн дээж ирлээ зүгээр саяны наривчлалтай аим өндөр мэдрэмжтэй
жин дээр жинлэхэд тэр үр дүн нь програмда бүртгэж байгаа хянах төвшний одоо албан тушаалтнуудад шууд тэр мэдээлэл очиж өөрөөр хэлбэл хүн дундаас нь ямар нэгэн зорилгоор үр дүн өөрчлөх боломжгүй. Дээрэс нь ингээд шинжилгээний үр дүн ингээд дандаа шинжилгээний процесс нь дандаа хугацаатай байдаг учраас тэгээд тэрийг ингээд захимжуулчихаар одоо энэ хугацаанд хэтэрж шүүгээд улаагаад тэр харагдах хэмжээний ингээд LIMS систем буюу лаборатори менежментийн лаборатори мэдээллийн менежментийн систем бол бүр нэвтэрч гисэн ингээд явж байгаа. Үлдсэн хоёр лабораторийн хувьд бол нөгөө лабораторийн зорилттой барилгын бүтээн байгуулалт арай дуусах байгаа учраас энэ асуудал эх жилд хийгдэхээр нэгэн жил дараагийнх нь лаборатори эх жилд хийгдэхээр ингээд төлөвлөлтөй ажиллаж байгаа. Систем гэдэг чинь харилцан маш их анализ дата мэдээлэл хэрэгтэй байдаг. Бусад төрлийн байгууллагууд маань одоо яг бүрэн захимжаад ирэх юм бол энэ бол шөөл төргийн явна гэсэн. Одоо бид нар бол мэдээж төрийн 14 байгууллагатай харилцан мэдээлэл солилцож байна. Захимаар солилцож байгаа. Энэ мэдээллийн өрөөнд бол бага мэдээлэл үндэснээ цогцолж байна. За мэдээж хууль эрх зүйн орчин дээр бол асуудлууд яригддаг тийм ээ. Татвар ерөнхий хууль дээр банкны байгууллагаас одоо тухайн татварлагчийн мэдээлэл авах бол эрхтэй байдаг. Гэтэл банкны хуулийн дээр энэ нь нөгөө татварлагчийн буюу одоо хувийн хуулийн этгээдийн нууцтай хамгаалалтаа гэдэг өгөхгүй байдаг. Тэгэхээр татвар алга нэг хэсэг сошиалар шуурсан шүү дээ. Хувийн мэдээллийг татвар алга одоо дансны мэдээллийг авчаад баахан татвар тавих гэдэг байна гэдэг. Энэ бол биш байхгүй юу? Хувийн хүн чинь өөрөө тодорхойлоод төлөх ёстой үүрэгтэй юм чинь харин зүгээр тодорхой хэмжээний мэдээлэл дээр гэдгийг бол татвар алга бол урьдчилаад банкнд мэдээлэл хөрвүүлээд авдаг. Гэтэ энийг бид нэр шууд уган системээрээ шууд одоо хувийн иргэний орлогын мэдээлэл нь татвар алга дээр ирдэг байх юм бол энэ бол шууд цаашаа өргөн нарийн хүрээтэй болох ёстой гэж ойлгож байна. 2021 оноос эхлээд бид нар худалдаа эрхлэгч талдаа, иргэд талдаа, аж ахуйн нэгж талдаа захимжуулалт хэлээ сайжруулж байгаа. За энэгээр бол гайл CGM-ээр бол одоо гайлтай холбоотой бүхэл үйл ажиллагаа цахимаар авах боломжийг бүрдүүлж байна. За мөн одоо сүүлийн үед бид нар бол одоо тоног төхөөрөмж одоо илүү худалдаа хөнгөлөлт чиглэлээр ажиллаж байна. Одоо ухаалаг гарцыг нэвтрүүлж ирэх хэл дээр одоо мөн одоо бид нар за саяны дурдсанчлан 1992 оноос хойш гайл маань захимжаа явж байгаас тэр хэмжээний дата цугларсан. Бид нар их хөгжил цугларсан байна. Үүнийгээ дашлаа бид нар цаашдаа шийдвэр гаргалтан дээр яаж нөлөөлөх вэ? Хэмэл оюун ухааныг яаж ашиглах уу гэдэг төслөрөөгөө энэжлээс эхлээд бид нар явж байна. Тэгэхээр өнөөдөр энэ ярьж байгаа энэ хүндрэл бэрхшээлүүдийг бид нар эдгээр байгууллагын хооронд бас соёлтойг сайжруулах замаар тодорхой ажлуудыг төлөвлөж энэ ондоо багтааж хэрэгжүүлэхээр бол зорилтыг тавиад ажиллаж байна. За нөгөө талаас бас энэ яг энэ систем буюу энэ гайл татварын эдгээр байгууллагууд бас захим системийг нэвтрүүлэлтээр бас төрийн байгууллагууд бас тэргүүлэх чиглэлээр явж байгаа. Бас тодорхой хураасан туршлагууд бас бий болчихсон байж байгаа. Нөгөө талаасаа бас эдийн засгт маш чухал нөлөөтэй энэ салбарт байгаа учраас эдгээрийг захимжуулснаар эрхийн хуулийн этгээдэд үйл ажиллагаанд илүү ил тод нээлттэй бас хяналттай шуурхай шаш намжлага багтаа болох юм боломжуудыг олгож өгч байгаа л гэсэн үг. Тэгэхээр нөгөө талдаа одоо авилгаас сурсан сэргийлэх, за хүн хоорондын харилцааг бойруулах, үйлчлэгээ төрийн үйлчлэгийг шуурхай авах юм боломжуудыг бүрдүүлж өгнө л гэсэн юм үр дүн хүлээж байгаа. Энэ дээр яригдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор авилгатай тэмцэх газар ч гэсэн бусад төрийн байгууллагатай шаардлагатай уулзах, хууль тогтоомж өөрчлөлт оруулах хэрэгтэй олон чиглэлээр санал боловсруулах, за хамтын ажиллагаа үргэлжлүүлэх чиглэлээр бол цаашдаа бол үргэлжлүүлээд ажиллаж үр дүнгуулд гартал хамтж ажиллаж байгаа. За нөгөө талаас бас өнөөдөр энэ хэлцүүлэгт оролцож байгаа байгууллагуудаас тус тусдаа энэ өргөл гомдлыг шийдвэрлэж байгаа, захимжуулж байгаа үйл ажиллагаанд бас сайн туршлагууд бас харагдаж байна. Тэгээ энэ бол туршлагууд бас харилцан солилцож байгаа энэ давуу талууд бол гарч ирж байна. Тэгэхээр бидний хувьд бол өнөөдөр хэлцүүлгээс бол хүлээж байгаа үр дүн бол өндөр байгаа. За мөн цаашдаа энэ захимжилтыг үр дүнтэй иргэдэд хүндрэлж чиглэлгүй үйлчлэгийг нэвтрүүлэхэд тул бид зөвхөн энэ дотор санхүүгийн байгууллага гайлын үйл ажиллагаа гаргах хязгаарлагдахгүй бусад байгууллагатай ч гэсэн уялдааг сайжруулах асуудал бас байгаа. Энэ дээр ч гэсэн хурц ажиллаж зорж байна. Санхүү татвар гайлын байгууллагын үйлчлэгийг нэг цогц байдлаар шийдэх зорилгын хүрээнд санхүүгийн цогц платформ буюу байгууллага хоорондоо төрийн шуурхай мэдээлэл солилцох боломжийг бий болгоход анхаарах асуудал шийдвэрлэх арга замын талаар авилгатай тэмцэх газраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм а. Захим системийн хөгжүүлэлтийг богино хугацаанд хийх техникийн шийдлийг тодорхойлж, гайл татварын байгууллагад ашиглагдаж байгаа захим системд 8 үндсэн асуудлаар зохих хөгжүүлэлтийг 2024 онд багтаан хийхээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхлэх байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байсан юм а. Гомдол мэдээлэл хүлээн авах тус 110. Нууцыг чанлан хадгална. Авилгатай тэмцэх газар. За үзэгч та бүхэндээ сэдэв булангаа хүргэлээ. Харин одоо дотоод гадаад мэдээг хүлээн авч үзсэн үү?
Монгол Улсын их хурлын дарга Амар Баясгалан болон хууль зүйн байнгын хорооны дарга гишүүд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтад авилгатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Даштава Хилтэц албадын дарга нарын хамтаар оролцож хууль эрх зүйн шинжилгээний бодлогын хүрээнд харилцсан санал солилцлоо. Авилгатай тэмцэх газар анх байгуулагдсан өдрөөс хойш нийт 12,079 эрүүгийн хэрэг шалгаж 3 их 80 232 тэрбум 407 сая 259 мянган төгрөгийн охирлыг нөхөн төлөвлөжээ. 2021-2022 онд гадаад улс орнуудаас нийт 13.9 сая $, хөрөнгө утсан авах хүндлэлийг тогтоож шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон байна. Авилгын төсөөллийн индексийг 2 оронтой тоонд оруулах зорилтын хүрээнд шүүгдүүлэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон гэмт хэргийн улмаас хураасан битүүмжилсэн хөрөнгийг захиран засуулах тухай хуулийн төслийг боловсруулан батлуулах шаардлагатай байгаа талаар авилгатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Даштава онцолсон юм. Улсын хурлаас 2023 онд батлагдсан 2023-аас 2030 онд хэрэгжих авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2024 онд батлагдсан авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа улсын хурлд олон нийтэд мэдээлж ажиллахыг улсын хурлын дарга Амар Баясгалан үүрэг болголоо. Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага авилгатай тэмцэх газартай хамтран жижиг дунд бизнесийн шударга ил тод хүртээмжтэй санхүүжилт сэдвт хилцүүлгийг зохион байгууллаа. Тус хилцүүлгийг Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр жижиг дунд бизнесийн доктортой хөгжлийг сайжруулах, ил тул байдлыг нэмэгдүүлэх Бэст хөтөлбөрийн хугацаа тусаж байгаатай холбоотойгоор зохион байгуулжээ. Бол жижиг дунд бизнесүүдийг энэ засгийн газраас авч байгаа энэ хөнгөлөлтөд санхүүжилт зээл авахт нь туслах. За мөн олон улсын төслүүд санхуудаас зээл авахт нь туслах ийм чиглэлээр ингэж чиглэж ажилласан. Тэгээ 5,000 орчим бизнес эрхлэгчид одоо 370 орчим тэрбум төгрөгийн зээл санхүүжилт авахт нь тусаж ажилласан байна. За мөн энэ зээл авсан бизнесүүдээс маань бол 39 орчим тэрбум төгрөгийн одоо борлуулалтын орлогыг одоо өсгсөн юм Монгол Улсын эдийн засагт оруулсан юм хувь нэмэртэйгээр энэ хөтөлбөр маань бас амжилттай хэрэгжсэн байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар жижиг дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор 2022 оноос арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажилласаар байна. Авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх хэлтсээс үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 350 гаруй албан хаагчдад ашиг сонирхлын зөрчил, авилгын гэмт хэрэг сэдвээр сургалт орлоо. Авилгын эсрэг сургалт зохион байгуулах нь ажилтан албан хаагчдад эрх зүйн мэдлэг олгож, авилгын эсрэг хууль, авилгын гэмт хэргийн талаар мэдээлэлтэй болох сайн талтай бөгөөд тус сургуулийн ил тод байдал нэмэгдэх, авилга ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой аливаа асуудал гарахгүй байхад урьдчилан сэргийлэх чухал нөлөөтэй ажил юм а. Авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх хэлтсээс нийслэл хотод хэрэгжиж буй мега төслийн зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны албан тушаалтнуудтай уулзаж санал солилцлоо. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд дид төвийг түшиглэн босгох, Сэлб дид төвд 12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалт, засгийн газраас хэрэгжүүлж буй Улаанбаатарт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог 2024-өөс 2027 онд багтаан барих төсөл, шин теорик зам төслийн зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 30 гаруй албан тушаалтныг авилгын гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, арга зүйгээр хангах ажлыг зохион байгууллаа. Хятадын хойд хэсгийн цагдаагийн дарга гасан 60 настай Ванг 14 жилийн хугацаанд 555 сая юан буюу 78 сая $, авилга авсан хэрэгээр шүүхээс бүх насаар нь хорихол оноосон байна. Тэрээр авилга авснаа хүлээн зөвшөөрч нотлох баримтуудыг гарган өгсөн тул цаазаар авах ялаас инхүү чөлөөлөгдөжээ. Шүүхээс түүний хууль бус эзэмшил мөнгийг хураан авч улсын сан шилжүүлэх шийдвэр гаргажээ. Тэрээр 2008-аас 2022 онд албан тушаалаа ашиглан 3 компанид давуу байдал олгож үйл ажиллагааг нь хэвэн явуулах, зохицуулалт хийж өгөх, бизнесийн ашиг туус хангах зорилгоор бодлогын дэмжлэг үзүүлсэнийг тогтоожээ. Африкийн хүүхдүүд үзүүлэх авилгын нөлөө хэмээх гацигтай тус судалгааны тайлан боловсрол эрүүл мэндийн салбарын үйлчлэгээний зарим авилгын үйлдэлийг судалжээ. Судалгаагаар Африкт сая хүүхэд залуучууд авилгын улмаас боловсрол эрүүл мэндийн үйлчлэгээ сайхан ирээдүгээс салсаар байна гэсэн дүгнэлт тусгагдсан байна. Өндөр түвшний авилга нь ихэвчлэн хүүхдүүдэд зориулагдсан дэд бүтцийн систем, үйлчлэгээ бий болгоход зориулагдах боломжтой хөрөнгө нөөцийг алдахад хүргэдэг байна. Хүүхдүүдэд хөрөнгө оруулах нь Африкийн нийгэм болон эдийн засгийн хөгжүүлд зайлшгүй шаардлагатай гэж судалгаанд онцолсон байна. Гомдол мэдээлэл хүлээн авах тус 110. Нөөцийг чанлан хадгална. Авилгатай тэмцэх газар. Авилгатай тэмцэх газрын мэдээлэл нэвтрүүлгийн ээлж дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Өнөөдрийнхөө дугаараар бид санхүү татвар, гайлын байгууллагын захимжилт, түүний үр нөлөө ба
Иргэн хуулийн этгээдтэй холбоотой санал хүсэлт гомдлыг шийдвэрлэх арга зам сэдвт хилцүүлгээс хийсэн сурвалжлагыг хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.